Дараагийн мэдээг хүргэе. Монголын үндэсний олимпийн орооны ээлжид чуулган энэ 3 дугаар сарын 12-нд болно. Энэ чуулганаар Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгчийг сонгоно. За тэгвэл олимпийн орооны ерөнхийлөгчд Бат Түшиг ганцаараа нэр дэвшсэн байна. Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч 4 жил тутамд нэг удаа солигддог. Энэ хүрээнд Монголын үндэсний олимпийн орооны удирдах бүрэлдэхүүн удахгүй шинжлэгдэх гэж байна. Хараад бус бие даасан сонгуулийн комисс Монголын үндэсний олимпийн орооны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссан бол одоогийн ерөнхийлөгч Бат Түшиг дахин нэрээ дэвшүүлжээ. Бат Түшиг 2017 оноос Монголын үндэсний олимпийн орооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон өнөөдрийн хүртэл албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ удаа түүнд өрсөлдөгч байсангүй. Ингэснээр дахин сонгогдох нь тодорхой болж байна. Тэрээр 8 жил дараалан Монголын үндэсний олимпийн хороо удирдана гэсэн үг юм. Ингэснээр дараагийн олимпийн наадмад Монголын баг тамирчдыг бэлтгэх, олон улсын олимпийн байгууллагуудтай хамтран ажиллах, залуучуудын болон нийтийн бие тамир спортыг хөгжүүлэх бодлогыг Монголын үндэсний олимпийн орооны ерөнхийлөгч Бат Түшиг хариуцна. Тэгвэл Монголын үндэсний олимпийн орооны удирдах зөвлөлийн гишүүдэд улсын хурлын гишүүн асан Номин, Ганбаатар, Монгол Ардын намын Гинсэг, Содбаатар, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Сандуйн нарын 19 хүн нэрээ дэвшүүлжээ. Тухайлбал дэд ерөнхийлөгчийн албан тушаал 6 хүн нэр дэвшсэн байна. Үүнд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ерөөлбат, Монголын мастеруудын бие тамирын спортын хорооны ерөнхийлөгч Наранбаатар, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Болормаа, Монголын ширээний теннисийн холбооны ерөнхийлөгч Гантулга, Монголын үндэсний олимпийн академийн ерөнхийлөгч Зоригдбаатар, Монголын чөлөөт бүхий холбооны ерөнхийлөгч, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар нар багтаж байна.